Ойн төмөр хаяанд нь дөхөж ирэхээ алдаад явах гэж байсан Марагийн охин Лиди генетл сураггүй алга болно. Улмаар Мара охиноо хайх явцдаа хөрш нь нэг л с ิจ гтэй байгааг анзаарав. Охин нь ойд төөрсөн ч бай, хөршт нь хулгайлагдсан ч бай. Хүний хувьд сэтгэл нь маш ихээр зовх нь мэдээж. Мара охиноо олох болов уу? Лиди охин ойд төөрсөн үү? Эсвэл хулгайлагдсан уу? Энэ удаагийнхаа бичлэгээр 2026 оны трейлер төрлийн Firebrick киног довчлон ярьж өгөхөөр сонголоо. Ойн гүнд байрлах авраг захилгаан холбоо дамжуулах шонгоос оч үсэрч хураа навчс дээр унснаар ойн төмөр дэгдэх эхлэл болно. Дүр солигдоход төмөр дэгдэж буй ойн өөр нэг хэсэгт байрлах модон байшинд Мара охины хамт ирж байв. Модон байшинд Мара охин Лидитэйгээ хамт ирсэн ба хүргэж ирсэн хүмүүс нь Марагийн дүү Элина, түүний нөхөр Луис, мөн тэдний хүү Дани нар. Нэгэн цагт энэ байшинд Мара нөхөртөөгөө амьдардаг байсан ч харамсалтай нь түүний нөхөр энэ байшинда нас баржээ. Тэр цагаас хойш Мара анх удаа буцаж ирж байгаа нь энэ. Гэр бүлэрээ энд ирж байгаа нь амралт мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ Мара энэ модон байшинг зарахад бэлдэж байгаа юм. Юмс ихэндээ 50 амгалан байсан ч ханан дээр өлгсөн гэр бүлийн зургууд мөн нөхрийнх нь хуучин хувцснууд Мараг хямрааж эхлэнэ. Луисийн хувьд ч гэсэн Марагийн нас барсан нөхөр Газ ах шиг л хүн байсан болохоор тэр ч мөн ялгаагүй хямарч байлаа. Мараг охин Лиди аавыгаа хамгийн ихээр санаж байгаа хүн ба энэ модон байшинда маш их хайртай. Учир нь энэ байшинд байх үедээ л Лиди аавыгаа ойр байгаагаар мэдэрдэг байж. Хүүхдүүд хар нялхаараа байгаа ч Лидигийн эцэг энэ байшинд нас барсан болохоор зарж болохгүй гэж бодцгооно. Тэд хоол идэж байхад удалгүй тэдний хөрш Сантьяго ирж мэнд мэдэх ба Сантьяго бол Гасын сайн найз нь. Сантьяго мэнд мэдэж бас эрвэхэн хатгамал бэлгэлчихэд буцах үед гадаа цас орж эхлэв. Бяцхан Лиди охин засыг анзаарч хараад бусаддаа хэлэхэд тэд ч гэсэн гарч харна. Үнэн хэрэгтээ энэ нь цас биш, ойнгүнд авалзаж байгаа түүмрийн үнс байлаа. Байшинд буцаж ороод мэдээ үзэхэд ой маш хурдтай шатаж байгаа харагдах бөгөөд тэд хүссэн хүсээгүй энэ байшинг орхиж явхаас өөр аргагүй болов. Цаг алдалгүй авах хэдэн зүйлсээ машиндаа хийж байх үед Лиди Мара хоёрын дунд бяцхан маргаан үүснэ. Нэгэнт л явж байгаа болохоор Лиди охин аавынхаа барьсан бяцхан модон урцанд очиж түүнтэй салах ёс хийх хэрэгтэй хамт явцгаая гэж ээжээсээ гуйхад Мара гадаа аюултай гэж хариулаад татгалзав. Лиди охин дасралтгүй гуйж эхлэхэд Мара дэсэлгүй охиноо загинчхана. Үүнийг харж зогссон Элина охинтойгоо очиж ярилцаа гэж эгчээсээ гуйхад Мара мөн л татгалзлаа. Харин Лиди охин ууралсан чихтэй хувцас өмсөж зүнхээ үрээд ганцаараа модон урц руу очино. Охин авчирсан аавынхаа зургуудыг урдсан дотор өрж байх үед хинч түүнийг байшингаас холдсныг мэдсэнгүй. Байшинд үлдсэн хүмүүс эд зүйлсээ багалж дуусаад явх болоход Мара охин нь байхгүйг анзаарав. Хамгийн түрүүнд модон урц руу очиж шалгахад урцанд охиныхон цүнх байдагч Лиди охин өөрөө байсангүй. Мара Сантьяго Луис нараа шууд л ойроо орж Лидиг хайн нэрээр нь олон удаа дуудаж самансан ч Лиди охин ор сурггүй алга болсон байлаа. Тэдэнд хийж чадах зүйл үлдээгүй болохоор цагдаад дуудлага өгөхөөр шийднэ. Улмаар цагдаа нар ирээд Мараг бүр их сандаргав. Учир нь цагдаа нар ойн төмөр тэдний байшинд 2 өдрийн дараа ирнэ гэдгийг нь хэлж охиныг нэн даруй оолно. Гэхдээ тэднийг эхлээд явах хэрэгтэй гэдгийг санууллаа. Тэдний хөршө Сантьяго Лиди охиныг хамгийн сүүлд харсан хүн байж таарсан болохоор цагдаа нар Сантьягог дуудаж мэдүүлэг авна. Мара охиноо олохоос нааш энэ ойгоос явахгүй хэмээн эсэргүүцээд байшиндаа үлдэж хүлээхээр шийдэв. Удалгүй онцгой байдлын албаныхан ирснээр самналт эхэллээ. Харамсалтай нь охины уулмөр огтхон ч олдохгүй байх ба хажуугаар нь түмрээс үүссэн утаа тэдэнд маш их төвөг удна. Хайж болох бүхий л хэсгэр хайсан ч охиныг нь олоогүй тул албаныхан хайгуулаа зогсоож хүмүүсээ татахдаа Марагийн гэр бүлийнхнийг ч гэсэн ойгоос гарахыг шаардав. Мара энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй байх ба дахиж өөрийн биеэр охиноо хайхаар шийднэ. Мара Луис хоёр Сантьяго руу очиод ойроо хамт ороод хайлцаад өгөөч гэж гуйхад Сантьяго зөвшөөрөв. Гэнэт хаалга түгжин зогсох Сантьягог харсан Марад сэжиг төрж охиныг нь гэртээ нуусан байж магадгүй гэх хар төрлөө. Улмаар Мара гэрлүүч нь орж шалгая. Лиди санаандгүй явж ороод нуугдсан байж магадгүй. Гэхэд Сантьяго хэсэг эргэлзэж байгаад гэрээ шалгуулна. Байшинд маш олон төрлийн эмийн ургамал, өвс, мансруулах мөөг зэрэг байх бөгөөд энэ үед Мара Луис хоёр Сантьягог тийм ч сайн хүн биш гэх ойлголтонд хүрэв.
Хамгийн сүүжигтэн Сантьяго нэг өрөө рүү орохыг нь огтхонч зөвшөөрсөнгүй. Сантьягогийн гэрээс гарч ирсэн Мара түүнийг бүрч их сэжиглэнэ. Яагаад Сантьяго тэр өрөөг шалгуулахгүй байгаа юм бол? Удалгүй Сантьяго гэрээ түгжээд явах гэж байгааг харсан Мара Льюис хоёр түүнийг зүгтаах гэж байна хэмээн ойлгоно. Тиймээс тэд Сантьяго дээр очиод ойроо хамт ороод хайлцаад өгөөч гэж дахин гуйхад Сантьягоч зөвшөөрөв. Машинд суусан хойноо Сантьяго гарч ид авах хэрэгтэй гэд гэрэл рүү орох үед Мара охиных нь бугуйвч Сантьягогийн машин дотор байгааг оллоо. Улмаар тэдний сэжиг нотлогдох шиг л болов. Сантьягог буцаад машин дээрээ ирэхэд тэр хоёр шууд л түүнийг айлган сүрдүүлж Луис Сантьягог харж байхад Мара байшингийнхан цохыг хагалж байшин руу нэвтэрч өнөөх оруулахгүйгээд байсан өрөө рүү орлоо. Тэр өрөөнд охин нь байгаагүй ч өрөө цаанал нэг сэжигтэй өнгө төрхтэй. Байшинд дахин нэгэн нууц өрөө байх ба тэнд ч охин нь байсангүй. Гэхдээ энэ Сантьягогийн нууц өрөө нь зан үйлийн шинж тэмдэг маш ихээр агуулсан байснаар Мара Льюис хоёр Сантьягог Лидид ямар нэгэн зүйл хийсэн гэдэгт бүрэн итгэнэ. Охиныг минь хаана байгааг хэлээд өгөөч гэж гуйхад Сантьяго мэдэхгүй гэдгээ илэрхийлэв. Марагийн гуйлт сүүлдээ сүрдүүлэг болж эхлэхэд Луис ч үүнд нь оролцож тэд нийлж байгаад Сантьягог сандалд хүлнэ. Луис харагдаж байсан дөлгөөн дөрхөөсөө дэсөөр төрлийн хүн байх бөгөөд тэр шууд л Сантьягот хүч хэрэглэж Лидиг хаана байгааг нь хэл гэж шаардлаа. Луис Сантьягог зодож утасны кодыг нь асуухад хүчрхийл харж дэсээгүй Мара ногсыг нь дасшаа гэж хэлээд өрөөнөөс гарв. Марийн үгнээс айсан Сантьяго утасны кодоо хэлсний дараа Луис бүрч солиотой зүйлс түүний утаснаас олно. Хэн нэг нь Сантьягог хийсэн зүйлийнхээ төлөө шоронд хатах болно гэж хараасан байх ба юуны талаар яриад байгааг нь ойлгоогүй Луис удалгүй Сантьяго хэн нэгнийг болж байхдаа хийсэн бичлэгийг олж үзв. Булсан газар нь ойрхон байгааг мэдсэн Луис тэр даруй өнөөх булагдсан нүхийг нь дасралтгүй ухаж эхэлнэ. Мара ч гэсэн нэгдэж нүхийг хамт ухалцаад булагдсан хүнийг гаргаж ирэхэд тэр нь хүн биш мод байх нь тэр. Ууралсан Луис Сантьягог харааж зүгсээр. Үнэн дээр Сантьяго Лиди охиныг огтхонч гэмтэйг байжээ. Лиди модон урцанд ирэх үедээ Сантьяготой таарч тэр үед ээжтэй гомдсон байсан болохоор надад энэ хэрэггүй гэд өөрийн бугуйчаа Сантьягод бэлгэлсэн байна. Тэрч бүхэл Сантьяго Лидиг болгоомжтой гэрлүүгээ буцаараа гэж захижээ. Харин одоо бүх зүйл Сантьягог хэрэгтэн гэж буруутгах нотолгоо болж хувирсан байлаа. Этгээд тогтчлолтой зан үйлийн гэмээр өрөөнүүд олон янзын масруулах ургамлууд сүрдүүлсэн мессеж болон бичлэг. Хамгийн чухал нь Лидигийн бугуйвч. Луис Мара хоёрыг гадаа байх үед Луисийн хүү Дани Сантьягогийн гэрлөө орно. Тэр Сантьягог хүлээтэй байгааг олж харахад Сантьяго айсандаа уйлж байлаа. Сантьяго өөрийгөө муу хүн биш гэж Данид хэлээд хэрвээ өөрийг нь суллахгүй бол эх чаав хоёр ч нь шоронд орох болно гэхэд Дани хүү айсандаа хүлээсийг нь суллана. Сантьяго суллагдсан даруйда байшингаас явах гэсэн боловч Мара түүнийг суллагдсныг нь анзаараад гаднаас нь түгжлээ. Сантьяго Луисийн хүүг өөртөө нь хамт байгааг хэлэхэд Дани ч гэсэн аавыгаа дуудсанаар нөхцөл байдал эгзэгтэй байдал руу шилжинэ. Сантьягод өөр сонголт байгаагүй болохоор хаалга нэгдэх үед Даниг урдаа бариад өөрийг нь явуулахыг шаардав. Үхтлээ айж байгаа ч үнэндээ Сантьягоч мөн адил маш их айсан байлаа. Ямар ч тач байшингаас гарч чадсан Сантьяго тэдний машиныг нь авч Даниг суулгаад хөдлөнө. Сантьяго хүүг хулгайлах ямар ч хүсэлгүй байсан болохоор жоохон яваад л Даниг машинаас буулгахыг оролдов. Харамсалтай Дани зочролд орсон байсан болохоор хөл гар нь хөшсөн мэт хөдөлсөнгүй. Аргаа барсан Сантьяго өөрөө хүүг буулгах гэж байгаад Луист баригдаж тэдний хооронд зодон эхлэнэ. Сантьяго өөрийгөө буруугүй гэж хэлсээр байсан ч Луис түүний үгийг сонсохыг хүссэнгүй. Улмаар Сантьяго дээр нь гараад Луисийг боосноор тэрээр яг үхэх гэж байхад Сантьяго гараа соллоод уучлалт гуйв. Гэсэн ч Луис эрүүл ухаанаар хандахын оронд Сантьягог нүүр нүдгүй зодно. Маш их зодуулсан Сантьяго эцэст нь Лидиг хаана байгааг мэднэ хэмээн худлаа хэлэн хүлээн зөвшөөрч тэр ойд байгаа гэж амандаа орсноо л хэлчихв. Харин Элина нөхрийнхөө харгас хүчрхийллийг харж дэсэлгүй. Би чамаас айж байна гэж хэлээд хүүгээ аваад төрүүлээд явлаа. Мара Луис хоёр Сантьягог дагуулад орой алхаж эхлэхдээ түүний гарыг эскочтно. Ойн гүн рүү орох тусам нөгөө талаас нь ирэх түүмэр нүдэнд харагдах хэмжээнд тулж ирэв. Тэд түүмэрт бараг л тулж ирэхэд Мара охиноо хаана байгааг Сантьягогоос асуув.
Сантьяго уучлалт гуйгаад Луисийг гиндүүлж идүүлэхэд тэндээс зугтаалаа. Сантьяго хангалттай холдох үедээ гарыг нь боосон скотчийг модон дүүрж тайлаад үргэлжлүүлэн гүйнэ. Гэтэл түүний жихэнд Жохо охины тусламж гуйх дуу хоолой сонсогдоход Сантьяго амиа бодоод зугтааж болох байсан ч хүн чанар нь зулгаав. Сантьяго үргэлжлүүлэн орилоорой гэж хашгирсаар эцэст нь Лиди охиныг хоолойгоор нь дагаж ойртсоор түүнийг олно. Лиди охин санамсаргүй нүхэн дунан шигтсэн байх бөгөөд энэ бүх хугацаанд бяцхан охин эндэл байжээ. Сантьяго гараа сунгаж охиныг татаж гаргах үед Мара эрхэн таарч тэрээр Сантьягог зохиж ухаан алдуулаад охиноо өргөөд холдоно. Тэд хэсэг алхсны дараа ядарч туйлдсан охин Сантьягог яах юм гэж ээжээсээ асуув. Мара охиноо буулгаад "Сантьяго чамайг гэмтээсэн үү?" гэж асуухад Лиди "Би баавгай төөгдөж байгаад нүхэнд унчихсан" гэж хариулах нь тэр. Мара буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөхгүй. "Тэр чамайг дүлхсэн тийм бидтэй" гэхэд Лиди "Үгүй, тэр намайг аварсан" гэж хариулав. Удалгүй Луис ирэхэд Мара үнэн учрыг Луис хэллээ. Ямар ч тач тэд эхлээд Лидиг байшин руугаа хүргээд Мара Луист охиноо даатгаад Сантьяго руу буцахаар шийднэ. Энэ бүхнийг Мара өөрөө эхлүүлсэн болохоор тэр ганцаараа Сантьягог авахар буцаж түүмэр ирж байгаа хэсэг рүү явлаа. Мара явсаар Сантьяго дээр ирэхэд гал түүнд маш их ойртсон байх ба Сантьяго ухаан алдсан хэвээрээ. Эмнэлэг дээр Луис ирэхэд яг араас нь Сантьяго хүргэгдэж ирэв. Сантьягог харсан даруй Луис нүгэл хийсэн нүдээр түүнийг ширтгэхэд Сантьяго зөрүүлээд Луисийг хүчирхийлэгч гаж амтан хэмээн харж байлаа. Ягаад Сантьяго ирээд Мара ирээгүйн шалтгаан хэсэг хугацааны өмнө болсон үйл явдлаас харагдана. Ухаан орсон Сантьяго Мараг олж хараад уур хилэн үзэн ядалтанда автжээ. Мара шалдаа бууж өөрийн нүглээ намжлан уучлалт гуйсан ч маш олон янзаар буруутгагдаж зодуулж бүр охиныг нь хүртэл олж өгч байхад ойд үхэггээд хайсан болохоор Сантьяго түүнийг үзэн ядж байлаа. Түүний хувьд Мараг энд нь хөнөөгөөд шатаж буй ойд зогцыг нь даатгаж болно. Сантьяго өөрийг нь чиглээд алхаж ирэхэд Мара түүнийг тэврээд сүүлийн удаа уучлалт гуйв. Цагдаа нар Сантьягогийн нүүр болон биен дээр байх тодос тод шархнуудын талаар асууж лавлахад Сантьяго үннээ хэлж Мара Луис нарыг шоронд хийх боломжтой байсан ч баавгай дайрсан гэж хариулав. Цагдаа "Баавгай юу?" гэж асуухад Сантьяго "Би баавгайн бамбуушийг аварч байна гэж бодсон. Харин баавгай бамбуушаал хамгаалсан байх" гэх далд утгатай үгсийг хэлнэ. Сантьягог Мара тэврээд уучлалт гуйгаад ойлгох тэр мөчөд Сантьяго тайвширч зүгээр л түүнийг орхиод алхаж одсон байлаа. Цагдаа нар юу болсныг маш сайн ойлгож байсан болохоор "Та тэгээд гомдолгүй гэсэн үг үү?" хэмээн Сантьягогоос асуухад Сантьяго "Үгүй ээ. Та бамбууштай баавгай шоронд орж байна гэд дөсөөлөд үзэлдээ" гэж хариулаад инээмсэглэснээр тэдний яриа өндөрлөнө. Толгой эргүүлсэн хэргийн зангилаа тайлагдаж бүх зүйлс өмнөх байдалтай оров. Ойн төмөрч намдаж Мара модон байшинда эргэн ирлээ. Түүнийг байшин руугаа ороод удаагүй байхад ард нь Сантьяго ирсэн байх ба энийг Лидид гэж хэлээд галт сараан цэцэг бэлэглэнэ. Галт сараан нь хортой цэцэг тул Сантьяго шилэн хоргонд хийж бэлдсэн байлаа. Тэр уг цэцгийг төмөр намтсны дараа шатсан моддын дундаас өөрийн гараар олж иржээ. Хэдий юмс үнс болтлоо сүрэх үе ирдэгч цэцэг ургах нь цаг хугацааны л асуудал. Хэдийгээр тэд хоорондоо үхэн хатан тэмцэлдэж нэгнээ буруутгаж байсан ч уучлагдах нь яг л үүнтэй адилхан жам ёс билээ. Маш их нүгэл болон сайхан сэтгэл ариун нандин мөн чанарыг өөрийн нүдээр гэрчилсэн Мара Сантьягод хандаж "Лидид таалагднаа. Чамд баярлалаа" гэж хэлээд түүнийг үдэж өгөн өгсөн цэцгийг нь ширтэж нэгийг бодож байгаагаар кино төгсдөг.